Бүгдээрээ сайн уу? Манай Sweet Bubble Tea podcast маань эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр бол 9-р эпизод. Тэгээд бид хоёр өнөөдөр маш эмо сэдвээр ярина. Эмоч гэдээ. Тэгтээ бараг л эмо юм да. Ганцаардлын талаар ярих гэж байгаа. Аха. Та нар ганцаарч юм. Өөр тэр ганцаардаж байна да. Ойр тоо ер нь гайгүй. Завгүй байгаа болохоор ер нь гайгүй лээ. Чи Би бас нэг үе гинт нэг ганцаарсан юм шиг мэдрэмж төрөөл. Тэгснээр нэг маргааш нь гайг болол нөгөөдөр нь гинт жоохон ганцаардаал тийм л байгаа да. Тийм тэрнтэйгээ жуулсан бол гэж жоохон бодоод байдгийн. Тэгэнэлтэй чи хоол байгаа юм чинь. Тийм тэгж байгаа ах бас би яг бас ганцаардлыг даван туулахтаа ашигладаг нэг хідэн нэг 2 3 4 аргууд бодож олсон. Тэгтээ тэрнээс өмнө хоёлаа ер нь яг хизээ ганцаарч исэн бэ? Нэг ганцаардл мэдэрсэн тийм гоё ч байх уу. Ай тэгвэри. Найз нь ингээд хамаатнууд дундаасаа бол ер нь үеийн эхнээс бол ганцаараа эмэгтэй байсан. 3 4 эрэхтэй үйл байгаа байхгүй. Тэгээ ганцаараа эмэгтэй үйл. Тэгээ бус нь болохоор дандаа надаас ах ихч эсвэл дандаа надаас хиддүү хүүхдүүд байдаг гэсэн юм. Тэгээд бүр жоохон бахтаа бол нэг байрны найз гэж байдаг гэсэн. Тэгэл солонгосоо угаасаа халбаа тасарсан. Байрны найз л угаасаа байрны л найз байдаг шүү дээ. Тэгээд солонгосоос ирээд яг 7 настайдаа сургууль ороод уг нь зөндөө олон найзтай болно гэж бодож исэн боловч ерөөсөө эхний 4 жил бол ямар ч найзтай болж чадаагүй. Өглөө хичээлдээ яваал тэгэл өдөр нь ирээл иймэрхүү л байдалтай явдаг гэсэн. Тэгээ сургууль байхдаас тоглолтоор их явдаг гэсэн. Тийм тоглолтоор явдаг байх үедээ болохоор үеийнхээ 2 охинтой нийлдэг. Тийм. Гэтэ ингээд тоглолтын үеэр л нийлдэг. Тэгээ бусад үеэр бол ерөөсөө нийлдэггүй. Тэгээ тэр үедээ би ерөөсөө ингээд миний бодлоор надад найз өгöd дутагдчихсэн юм шиг байна лээ гэж би боддгийн. Тэгээ би өөрөөсөө дүү одоо хүүхдүүдтэй нийлэхэд тэр дүүнэр чинь баг хөл орж байгаа заяа. Яг тэр өөрөө явах учраас. За тэгээд өөрөөсөө ялч ах эгч нартай л нийлэхээр болж байгаа юм л та. Тэгээд ер нь надаас нилээн ах эгч нар хүмүүс ахгүй юу? Манай үеэлэг шантаас 8-аар эгч те манай ах чинь тэгэл 6-аар ах гэл те. Тэр тэнэс дээшээ хүмүүс байгаа. Тэгээд тэд нар чинь яг тийнейж хүүхдүүд байгаа штэ. Би нэг 7-тай гэхээр чинь. Тэгээд тэд нэр ингээд гарч ордог, кино ший үзэн, дэлгүүр хийсэн. Тэгэл тэр болгонд найз нь бүгдээрээ хамт явъя гэл өөл шайлал бөө юм бол гэсэн. Яар хөөрхтэй. Тэгэл ингэвд мэдээж юугээл тэг өсөр насны хүүхдүүд нэг 7-8-тай дүүгээ ийш тийш аваад явахыг бодхов те. Жигээл. Ааха би бүр амар жигддэг байсан. Гэтэ хамгийн гоё нь манай ээж аав ингээд манай ах шиг загинчдаг заяа. Дүүг авч яваарай гэл. Та нар юу юугаа их гэдэг дүүг орхиж яваад байдیں۔ Дүүг авч яав. Тэгэл тэдний араас байнга дагаж уйлал байнга дагаж явдаг байсан. Тэгээд тэрнээс бол манай зарим ихч биш бүр үзий яддаг гэсэн. Яа чистэ ядаргаатай юм аа. Харин тэгээд тийм манай нэг үеэлэгч байдаг байхгүй юу? Дагнаа гэлч заяа. Манай дагнаа нэ. Ингээд надаас 8 насаар их ч мөртлөөсөө яг надтай ингээд найзууд юм шиг байхыг хичээдэг байсан. Тэгээд чи бодоод үстэй 16 настай охин, 8 настай охинтой Барби тоглоо сууж байгаа байхгүй юу? Тийм. Тэгээ би бол хэзээ ч 16 настай тэгж хүүхдтэй Барби тоглож чадахгүй. Барби тоглоо. Тэгээд би өөрөнгө гэсэн өрөөтэй байдаг гэсэн тухайд. Тэгч дээр миний өрөөнд найз нь зөндөө олон тоглоомтой. Тэгэл Барби тоглоо. Манай их жижиг амарлаг зохиолчиг ингээд зүгээр шин тоглохгүй зохиол ингээд бүтээж тоглох заяа. Энийг зохиол нь бүр амар нийтдээ 2 ихэр Барби байгаа байхгүй юу? Ихэр болгоцсон битээр угаасаа. Тэнгүүтээ нэг нь манай их нэг нь би. Тэнгүүтээ ихрүүд эднэртэй зохиол зохиоцсон заяа. Тэнгүүтээ тэр ихрүүд нэг сургуультай амар алдартай. Тэнгүүтээ сургууль явж байгаад нэг өдөр хойлоо хичээлдээ солилцоод их чихэр нь амар сайн сурдаг. Дүү ихэр нь амар муу сурдаг.
Тэг жаа би бинийхээ хичээл сольж суугаад тэгээ сайн сурдаг нөгөө өвчийг нь багш машин гайхаж хүү чи зээ ийм муу сурдаг болсон юм болсон гэж заяа. Тэгээ манай хоёр ихэр Барби их чи ээжийг нь болохоор чулуун чимэг гэдэг заяа. За. Чулуун чимэг биш юм байна. Чавин чулуун заяа. За. Чавин чулуун болохоор загвар өмсгч. За. Тэгээ манай хоёр ихэр Барбиас ээжигээ дургаад загвар өмсөж. Тийм бүр ингээ кино шиг тоглоом байгаа. Манай их зохиогоод тэгээ битээр тоглодог гэсэн заяа. Тэгээд би бүр ихтэй гэртээ өрөөндөө бүр хорчдог гэсэн шүү дээ. Хамт тоглохоос гарахгүй гэж заяа. Тэгээ манай их жигүүн манай гэрт ингээ интернет бас орох гэж ирдэг байсан юм шиг байгаа л одоо бодоод ахны. Манай гэрт тохооны модемтэй байсан. Тэгэл интернет кафе мөнгө төлж яхаар гэл ахындаа яриад интернет орчих гэл ингээд би заавал тоглохгүй л нэг тиймэрхүү байдаг байсан. Тэгээд арай нэг жоохон том болоод дөрөвдүгээр нэг анхныхаа найзтайгаа Эрдэнэтэд уучраад гэж нас. Тэгээд бид хоёр нэлээд найзлаа намайг 7 гаруй өнгөрч найздаа. Тэгээд манай найз төгсөө явцсан. Ижлээ өөрөөсөө их хүнтэй найзлж байсан маа. Тэгээд төгсөө явцсан. Тэнгүүд ерөөс албаа тасарсан. Тэгэл тэрнээсээ бас нэг хэсэг нэлээд ганцаарсан. Тэгэл хамт найзлах найзж яахгүй, юу ч яахгүй. Надад ер нь хин чалаа гэж бодоол. Тэгэл манай ихчээс намайг том болсон ч гэсэн натаа хамт гадуур дотор орж ханг аут хийдэг заяа. Эхлэндээ бас явах найз авахгүй юм чи хоёул хамт явъя гэж бид тэр кино мөн үзэл. Студид зураг мураг хаалал юм бодоод тахтай айгүй хөрхөн байсан маамаа. Би тухайд нэг өсөр насанд очсон. Манай ихч 20-д бүр хүнтэй суудсан маа штэ. Тэгсэн мөртлөөсөө наттай хамт явдаг тийм байсан. Амар хөрхөн. Тэгж яагаад найз нэг 8 дараагаас та нартай найзлж гэсэн байхгүй юу? Залоо чи. Тэгээ байглаа дээр жоохон бахтай найзлж болцсон мэт эргээд найзлж гэсэн. Тэгээ байглаа тэгэл би дөрөв анх найзлж гэсэн штэ. Тэгээд дөрөв амтан гэл. Тийм штэ тэгээд байглаа нэг хөрхөн зоолог тагтаа болгоод би болохоор заан болоод заан ч нөх хамгийн залуу нь тэгээд харинаас хамгийн том би. Тэг чи өөрөө юу болж санаж гинэ үү? Үгүй. Чи яаж сандаг вэ? Би сарууч. Би дэвтээд амтан басаа чамаа хэлмэл санаж байна. Тэг ариун байгаль туулаа болсон юм. Оо найз нь тэгвэл юу яасан юм бэ л да. Энд тийм төвчөж явдгаараа сарвч болсон юм байна. Өгдөр нөгөө нэг яг бид нар насаараа бодож байгаад болгосон ч санагдаад байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд туулаа болохоор сармагчингийн доороод юм шиг л. Хамгийн дээр нь тагтай байсан тийм. Заан хөөрхий одоо хамгийн залуу өмчлөө тэгэл одоо хамгийн минь үүрэл. Гоё. За. Тэг өмнө дандаа ингээд надаас их хүмүүс ингээд байсан болохоор ингээд намайг хүссэн үедээ ингээд те киглж болмоор юм шиг надад санагддаг байсан байхгүй юу? Тэгээд ингээд анх удаа 8 дараагт үеийнхэнтэйгээ нөхөрлөөд найзлаад ирэнгүүт бүр үнэхээр гой санагдаад тэгээд бүр бүтэн нэг жил бүгдээрээ нэг дотор байранд амьдэрсэн штэ тустай тасагт байгаа ч гэсэн те. Тийм тэгээ найз нь нөгөө байрнаас гарч ирт те гэрээс явдаг гэсэн. Тэгэл гэсэн чи амар санаж банд гэсэн. Билээ. Тэгээ нөгөө хэдүүлээ сонсдог дуу мод гэсэн чи санаж нөө бид дөрөв гэдэг нэг нэртэй дуу. Бистэ нөгөө нэг 3 найз киноны дуу байсан шүү дээ. Тийм лөө. Тэрийг амар сонсдог те. Тэгэл яг бид дөрөв хэлж байна. Тийм шүү дээ. Тэгэл бид дөрөв ч юмор нэг удаа нэг хамт ижлэгэн зөөлт хүмүүлт байглаа бид нартэй зөөлтнүүд өгч мөгөөл. Тийм. Тэгээд тэрнээс хойш одоо ер нь чи ингээл их сургуульд ороод тийм ганцаардах мэдрэмж тэмдэг өгөөд авсан уу? Сургуулаа төгсөөд ер нь бол их сургуульд орохдоо бол ер нь найз нөхдөд болж чадаагүй. Нэлээд ганцаарддаг байсан. Найз нөхдөд болын ингүүд ялч ингээ үзэл бодол зөрчилтөөд байдаг байсан гэх юм уу? Орил да, уйл да, шоутэл да гэл тэнгүүд би дих дургу. Тэгэл ингүүд усаа ингээд найзалж чадахгүй болчдөг байсан. Тийм их сургуулийн амар сайн найз гэж өрөөсөө байхгүй. Тэгээд ингүүд эргэл та нараа л одоо бодож байгаа юм ч тий. Тэнгүүд чи Америкт төгсөн. Тэгэл манай золоо ч гэсэн гарах боломжгүй болол тэгэл байглаа ч гэсэн боломжгүй болол. Тэгэл ер нь жоохон тийм болсон. Тэгтээ яг тэгээд чиний яг ганцаардж байгаа ч гэсэндээ надаа ингээд
найзууд байгаа шүү гэж бодох бодол бас айгүй тайвшруулдаг гэх юм уу. Тэд нар хэдий ингээд одоо миний хажууд байхгүй байгаа ч гэсэндээ тэд нар чи миний найзууд шүү дээ гэж бодоод тэг хаяа нэг уцаар яриад их ч юм уу амар гоё болчдөг. Одоо тэгвэл яг ингээд яг ойрын үед бол чи ингээд сая гайгүй гэсэн штэ. Тэгвэл ингээд хүнтэй үерхэл явсны дараа хүний ганцаардах мэдрэмж ер нь арай гайг болдог гэж боддог уу? Хоёр талтай гэж нэсэн боддгийг. Найз нэг хүнтэй үерхээс өмнө бол үнэхээр нийтч хүн байлаа л да. Тэгээд хүн болгонтой найзалж нөхөрлөдөг, эрэгтэй тэгэл нээлттэй гарч ордог, хүрээлэн орчдөг нэг тиймэрхүү байсан. Тэгээд яг хүнтэй үерхэд ирэнгүүт эрэгтэй хүмүүстэй найзалж чадхаа болчт юм билээ. Тэгэлтэй угаасаа тий. Боломжгүй болчт юм билээ. Тэгэл тэднэрээгээ би ихтэй дотроо боддог байхгүй юу? Сайн яваасаа да. Сайн өдөр сайхан амьдраасаа да гэж бас боддөг юм аа. Тэгээд эмэгтэй найзууд маань үлдсэн одоо чи байна, залуу байна. Энд тэгэл болоо хоёрлон ба шүү дээ. Өмнө нас нөгөө ярьсан шүү дээ. Хойлоо нөгөө найзын үндэсний талаар ярьж хата хүнд ер нь 2 за хамгийн ихтэй нэг 3 за ер нь нэг 2 сайн найз захтал болно доо гэж би боддог. Тэгэл байжийн нэг шинэ найзтай болох гэж хичээж байгаа гэж. Тэгээд цаг хугацааны явцад тэгэл яг шалгараал үлдэн л дээ тий. Болохгүй. Тэгээд яг гоо найз нь бол хоёр талыг жисэн шүү дээ. Нөгөө талаас гэх юм бол мэдээж одоо чамайг гэх хүн энэ ороод дэлхий дээр байна гэдэг чинь бас гоё байгаа хгүй хүнтэй өргөчгөр. Жишээлбэл би ингээд их сургууль байхдаа хэдий ганцаардаг байсан ч гэсэндээ ингээд манай найз л өрөөл намайг аваад гэрт нь хүргэж өгдөг байсан. Тэгээд тийм болохоор би ингээд ерөөсө ганцаардах мэдрэмжээ удаан хадгалаад байдаггүй. Тэгэл найзлаагаар ингээд гэл хайфаны гэл тэ бид хоёр хаалмал идэл тэгэл гоё явдаг. Тэгээ одоо оюутнаас гэ бодонгод найзлаатайгаа явж исэн. Газрууд боддог шүү дээ. Ингээд би ч мөс сэрдэг гэсэн мөс ажиг галерей байдаг аахгүй юу? Улаанбаатар галерейд. Тэнд л баг амьдэрдэг байсан шүү дээ. Тэгэл би ингээд өглөөр хичээлээ тэгээд бүр өдөөс хойш одоо шил 9-с хичээлээ 4-с хичээл амлаа гол нь хэдэн цагийн зай байгаа штэ. Тэнгүүд би ингээл юу хийх мэдгүй яах вэ гэл хичээлээч хийх сонирхол төрөхгүй за би хичээлээр гэртээ идэв. Тэгээ гадуур ингээ байгаа болохоор яах вэ гингүүд найзлаа мань нэрчдэг. Тэгэл би тэр миний хичээлийг хүртэл энэ төрөөр яваал хоолонд идэл пицца хатмат орвол заяа. Тэгж явж байгаа л би хичээлдээ суугаал нэг цагч мэд намайг бүр гадаа хүлээж идэв. Миний үед яг ганцаарлах юм бол би яг ганцаардах мэдрэмжийг бага ангидаа ингээд авч ирсэн санаад байдаг байхгүй юу. Тэгээ манай ангийн нөгөө 2 охин заримдаа нийлэл яваад чинь заримдаа нөгөө охин маань нийлж надтай нийлээл ингээл тэгэл тэр хоёр нийлэл явчих болгонд би бүр ингээд амар ганцаардах мэдрэмж авдаг байсан. Би ингээд 4-р анги байсан байхгүй тэр үед дотор байранд өнгөж орж тэгэл нөгөөөр чинь нийлээл ингээл заримдаа намайг амар жимхэнэ хүүхдүүд л юм чи ингээл тийм танаа имий чи амар залуухан бидтэй гэл ингээл амар нүдүүд тэр дээрдэг байсан. Гэтэ залуухан байхаар яадгийг. Тэгэл тэр надад амар ингээ хүн тусдаг. Тэгэл одоо тийг яах юм бэ гэл тэгэнгүүт танаа имий чи ийм байхад ийм байна тийм байна гэл хүүхдүүд болохоор яалчгүй нөгөө ингээл би виндээ ийм сонсон үг шигээд байгаа байхгүй. Тэгэл тэрээр нийлээ явчихаар би бүр үнэхээр бүр газар доогуур ингээ шургаад орчмоор бүр ингээ яашаа явахаа мэдгүй бүр тэгж амар ганцаардаг байсан. Яа тэгвэл нөгөө яг тэр хоёр найзын хин нэг нь л над дээр ичвэл яг ингээ бүх одоо ертөнцийн над руу хараад инээж байгаа юм шиг бүр тгий санагддаг байсан байхгүй юу. Тэгэл тэр хоёр найз яваад өчхөөр би бүр ингээл өөл марсан даал бүр сэтгэл нагаар унаал гутраал бүр яг нэг тийм үе бас байсан. Тэгээд 5-р ангидаа яг чамааны 8-р ангидад бид нар найзал нөхөрлж эхлээл. Тэгээл дундаа ингээд ороод энэ бүхэн зүрэн зүгээр болчихсон. Нэг нийлүүл явна л ямар амаатай ингэж би боддог болсон. Тэгээ магадгүй ингээд чи найзлаад ирэхээр шинэ хүмүүс бас байгаа шүү дээ. Энд чинь бас ингээ тий одоо чамаа харж эхлээд ингээ тий золоо энтрийг харж эхлээд тэгэнгүүт би шал өөр болоод ирж байгаа байхгүй юу? Тэрнээс өмнө бол зөвхөн тэр хоёр охиноор ингээд найзаараа өөрийгөө төсөөлсөн. Тэгээд
Тийм. Тэгээ тэрний дараа яг би чи ингээд 8 9 дугаар ангид ороод ингээл хүн найз ангийнхаа найз мэт ингээд үргэлдэг байлаа штэ. Өө тэр үедээс нөгөө хоёр охин мохин ч ингээл юм яри мэри гэл натаа жоохон тэгэхээр үгүй мүгүй гэл нөгөө нэг үргэлжчихсэн залуутайгаа би яваа залууч гэжтэй бандтайгаа яваад идэг байсан гинэ. Одоо надад ярьдаг байхгүй юу? Чи юус ингээд сүлд өвдөр тийм ярихгүй юм болохоор л за нэрийн хэд яхав тэ хөөрхи тэрэ гэл яваад идэг байсан гинэ. Тэр надад аягүй инээдтэй санагдаад байдээ. Хөөрхи юм биас. Би тэр хүнтэй үерхээр одоо нөгөө нэг аягүй тийм хэнтэй мэдрэмж юу н авдаг төрлийн хүн гэдгээс анзаарсан байхгүй юу? Ингээд тухайн хүндээ юм хуваалцж яриад тэгээд нэг амар хэнтэй мэдрэмж авдаг. Гэхдээ бас миний ингээд ойлгож ухаарсан нэг 2 жилийн өмнөөс ч юм ойлгосон зүйл нь хичнээн хүндээ үргэж болно. Гэхдээ гэр бүл, найз нөхөд гэдэг тэр харилцаа ч гэсэн ер нь ижил тэмцүү хамтд нь аваад явж явах хэрэгтэй гэдэг би ойлгосон байхгүй юу? Яг зөв. Тэгэхгүй бол ингээл би яг жоохон тэгэх гэдэг төрлийн хүн байсан байл ингээл хүнтэй өрхөд хэлэхээр нөгөө хүн рүү хамаг ингээ анхаарлаа өгвөл өөстө энэ хүн л хамт байхад ингээд битээр баг хизээч ганцаардахгүй баг тэр зам бол үнэхээр муухай зам. Тий. Сүүлд нь би ингээд бодоход бүхэл юм яг л бүх харилцаа чухал, найз нөхдийн харилцаа чухал, гэр бүл ч гэсэн чухал. Тэр хүнээс салаад явна эцэст хин чамайг түшгийн гэр бүл, найз нөхд ч л авж үлдээж тийм үзнэ. Хамтдаа юм ярилцаал. Хэцүү юм гарлаа бүх юм маань тэр нөгөө найзлуудаа ярьж чадахгүй штэ. Тийм учраас би энэ үнэхээр чухал юм гэдэг бол 2 жилийн өмнөөс айгуу сайн ойлгосон. Тэгэл ер нь бага ангидаа амар ганцаардах мэдрэмж аваад сүүлдээ гайг болцсон юм дөө. Тэгэл найзлал явна нэз тэгэл өөр хүрээлэл байгаа өөр хүмүүс бас олдсон штэ гэж жоохон тайван тэгж боддог болцсон. Яг Америкт ирсний дараа бол гэл зөвхөн найз нөхдөс гадна нөгөө гэр бүлээсээ холдоод ирэхээр яг би гэрээ нэг сандаг байхгүй юу? Өмнөө л хэлээ. Нэг гэрээ битгэр санаад байдаггүй. Тэгээ хаяа гинт гэртээ сэрж ийн гэд зүудлээ сэрдэг үе нэг жилд 2 моёр л байдаг. Тэр үедээ нэрээ лимэгээ санжээ шүү, гэрийг нэгээ өвөөгөө санжээ шүү гэж жоохон боддیں۔ Тэгэнгүүт яг ингээд энд бол яг найз нөхөд гэж гэр бүл гэж анзаартаас илүү ер нь хүнээр жоохон дутаад байдаг байхгүй юу? Зүгээр л намайг сонсчих хүнээр дутаад байдгийн. Хинч танихгүй хүн ирээд чамаа чанцаа гэдэг юм уу гэж натаа юм ярихаар би ингээл уйлчихал баярлаад идэг болцсон байлээ. Тэгэхээр бас нэлээд жоохон ганцаардал дотор байгаад байгаа юм биш үү гэдгээ би ингээд олж байгаа байхгүй юу? Тий. Тэгээд ингээл манай ах ингээ Америкт байдаг тий. Тэгэнгүүт би ингээ 2 ихэр одоо манай дүүнэр ингээд гэрт байдаг. Тэр хоёрт ингээ тоглож байхдаа хүртэл би айгу ад жаргал мэдэрч байгаа хгүй ингээд хоорондын холбоос нөгөө интеракшныг ингээ мэдрээд ирэхээр тэр ер нь дүүч вэ, найзч вэ, хинч вэ ер нь ингээл хүнтэй л ингээл хоорондоо ингээл гоё юм яриад ингээл тоглож надад ингээ байж яах нь ер нь гав ганцаараа байснаас гоё юм биш үү гэж би бодож байгаа байхгүй юу? Тий, найз нь бол тэгж бодсон. Одоо ер нь хинтэй ч вэ, дүүнэрт байгаач вэ, одоо манай ахын ихнэр, манай эгчээс натайг найз шиг харцдаг байхгүй юу? Тэгээ тэр хүнч вэ яг ингээл би найзууд биш юм чинь яаж бас хамаг юм ярих вэ гэл ингээ жоохон бие ингээд сэтгэлээ жоохон ингээд дарчдаг байсан байхгүй юу? Тэгээ одоо тэггүй ер нь ингээл натай гоё ярьж байгаа хүмүүстэй яг тэр үедээ гоё тэр одоо үеэ мэдрэл гоё харьцъя л гэж бодож байгаа. Гэтэ найзуудтайгаа мэдээж илүү нарийн шир юм аа ярина. Тэгээд би бол хэцүү үедээ за би найзуудтайгаа ярьчих штэ гэж одоо боддог болж байгаа. Тэгээд тэрний тулд бол ингээ хоорондоо үргэлж холбоо сүлбээ сайн байх хэрэгтэй юм билээ. Тэгэхгүй бол ингээд холбоогүй байж жагаад ярих гэхэр жоохон ичээд байдаг байхгүй юу? Тэг яаж ярина гэд эсвэл айгүй их юм ярихгүй ярьж явсаар хагаад яг юунаас эхэлж ярихаа мэдгээ болчдөг тий. Тэгэхээр би бол найзуудтайгаа миний хажууд одоо би хажууд байхгүйсэн сэтгэлээр үргэлж хамтаа байгаа даа гэж бодохоор бас ер нь ганцаардах мэдрэмжээс айгүй өөрийгөө чөлөөлж чаддсан шүү дээ. Тийм байна. Найз нэгтэй одоо энэ подкаст хийж байгаадаас айгүй баяртай байгаа. Тэгвэл хоёлаа ингээд урдны цагт бол өдөр болгон ингээд ярьж чадахгүй шүү дээ тий. Тэгэхэд хоёлаа ингээд баг өдөр болгон шахуу яриад энийг идэхгүй тэрийг инкүү гэлгээл хар подкаст хийж мэгээл тийм аа болохоор
амар гоё ярьж байгаа. Тийм амар гоё. Би биенийхэн талаараас илүү сайн ингээ мэдэж авч байгаа байхгүй тий. Тэр нь ганцаардах мэдрэмж ер нь айгүй хэцүү л дээ. Надад бас хэцүү мэдрэмж юм санагдаад байна. Миний хажууд хинч байхгүй багтаач гэдэг ч юм уу нэг тийм мэдрэмж аавах жоохон хэцүү байдаг шүү дээ. Яг гэр бүл энтрээ бодохоор хамаагүй тайвширдаг. Гэхдээ ер нь би зүгээр дотроо нэг зүйлийг бодохгүй хүн ингээд угаасаа л энэ амьдралыг яг ганцаараа л туулна яг ингээд хостой болоод нөхөртэй болоод ирэхээр ингээд хамтдаа туулна л да. Гэтэл чи одоо ингээд өвдлөө гэхэд чиний тэр өвдөлтийг чи л ганцаараа мэдрэх байхгүй тий. Тийм хажууд хүмүүс чи шанална гэтээ яг чи л одоо өөрийнхөө одоо зовлон жаргал юу ч бүгдийг ингээд үүрэл явна. Чи ингээд ямар нэгэн баяр хөөртэй болоод хамгийн их баярлах хүн чи яг өөр байхгүй тий. Тэгэхээр нөгөө дотоод хүнтэйгээ айгуусан холбоотой байх нь бас чухал юм байл ямар нэг болтоо зүгээрээ гэдэг өөрийнх нь нэрээ ингээ хэлээд өөр өөртөө дотоод хүнтэйгээ ярилцаад дотоод хүн маань дотор ингээл бидний ярилцаа хүлээгээл байж идэг гэж би боддоо шүү дээ. Тэгвэл чиний нөгөө яриадсан арга уу гэж. Тийм ер нь ингээл ганцаардаа байж хата ингэж явах оронд ер нь дотоод хүнтэйгээ жоохон холбогдъё яри. Би тэрэн тийм амарсан хүмүүс ингээл би та тэрнтэй холбогддог тийм биш шүү зүгээр л гоё өөр өөртөө. За яг яаж ийн чанцаа гэж яриад юм бичих нь асаа юу сэтгэл санаа тайвшруулдаг юм шиг надад зүгээр санагдаад байдیں۔ Тэс нь бол яг ганцаардсан үедээ бол ер нь нэлийн сэтгэлээр ундаг. Гэтэ сэтгэлээр унсан гэсэндээ ер нь шинэ хүн болж байгаа юм шиг мэдрэмж төрөхгүйд бүлээн шүршөөрт орчдөг. Тийм ингээ гарч ирэнгүүт ингээд бүх юм хөнгөрсөн юм шиг санагдаад арай сэтгэл санаа бас дээрдээд ирдэг. Тэгээд эсвэл одоо ганцаардаад ирэнгүүт хоёр арга зам байдаг хгүй надаа. Нэг бол бүр ганцаардахтай бүр гэл ийм одоо юм сонсоод. Өөрийн бодож бодвол бүр үргэлжлүүлэл уйлж уйлаад тэгэж болно. Эсвэл зүгээр тэрийг ингээд үргийн залуулах арга. Тэр нь болохоор түрүү нэлсэн шиг ингээд бүлээн шүрт орох эсвэл итгэдэг хүмүүстэйгээ ярилцах, ярих, эсвэл ингээд зүгээр нөт оруулах ч гэсэн гоё штэ тий. Намайг мэддэг, намайг хайрладаг хүмүүс л руу хамгийн түрүүнд чатчихдаг байхгүй. Хөөе би зүгээр юу болсон бэ гэл тий. Тэгээ тийм хүн намайг анхаарч ингэсэн мэдрэмж хадаас айгуу гоёдаг. Тэгэлгүй нэрээ миний юм уу намайг хайрладаг хүмүүс л руу ичиж байна да. Би нэг уйлсан баахан эможи оруулсан штэ. Тий. Тэгэхээр би тэр тохойд гадуур явчихсан л да. Тэгээ би ингээд хүмүүстэй хоолнор зомрлоосоо уйлаадсан байхгүй юу. Тийм тэгээ би ингээд мессенжерт нөөц оруулсан. Тэгсэн чи 3 хүн залгсан байхгүй юу. Гар 3 л зэрэг шахаа. Нэг нь чи, нэг нь залоо, нэг нь хайр. Гүрхэн. Яг гороолаа ингээд залгацсан заяа. Тэгээ өөр хүмүүс бол зүгээр бүр сүлдэнаа юу болсон бэ гэж мэгэл хэлж байгаа юм л та. Тэгэхээр ямар ч үед гэхдээ хүн ганцаараа байдгүй шүү гэдгээс ингээ ойлгочвол их зүгээр юм шиг санагдаад байгаа. Чиний техник хүмүүсаараа санаа завж байгаа чи ганцаараа энэ 12 дээр амьдраагүй л юм чинь. Тэгэхгүй бол мартчихад байдаг байхгүй юу? Намайг хинч боддгүй, намайг хинч ойлгодгүй гэл тэнгүүд хин нэгэн байж л таараа шүү дээ гэдэг ингээд үгэн бодоод яхан бол илүү гайгүй болох байх. Би бас нэг дээр 4 сарын хэдэн дэлэдээ нэг гонхтой юм бэ гэд нэг нөвд оролцсон. Би ер нь тийш нэг нөвд оролдгоо ч гэсэндээ тэрээс бүр үнэхээр амар гониглаад тэгч чи ингээд надруу амар хөрхөнд бас залгаж байсан шүү дээ. Харин тийм тэгэхээр ингээд амар хөрхөн зүрхээр холбогдсон хүмүүс аахгүй лаа. Амар хайртайгаа шүү дээ. Тэр чинь ингээд ямар ч ухамсаргүй хийж байгаа үйлдэлүүд байгаа байхгүй тий. Яасан болоо гэл тэгэл залгаж байгаа шүү дээ. Тэгээ хүний бас өөрийнхөө хандлагаас бас нэлээд нөлөөлдөг байна. Намайг хинч ойлгохгүй та нар угаасаа юм би ганцаараа юм гэдэг л бүхэл юм таны эсрэг эргээд байгаа юм шиг санагддаг. Яг үнэ. Тэгэж битгий ганцаарч удаа улам тэгж бодороо намайг ойлгох тэр байгаа штэ гэж бодохоор хамаагүй тайвширдаг шүү. Гэр бүлийнхнаас бодож олно штэ. Заавал найз нөхд гэхгүй тий. Тэгээ хэцүү үед чинь эцэстэг тантай хэн үлд чинь тэр хүмүүсээ л айгуу сайн хайрлаж байгаарай. Бас ингээ зүгээр байхад чинь хөөе сайн уу гэдэг ингээ чаад бичдэг. Одоо ингээ өөрөө чинь зүгээр үү гэдэг асуудаг хүмүүс байдаг чинь тэр хүмүүсийг бас хайрлаж байгаарай гэдэг юм л. Тийш дээ. Тий. Тэгээс найз ахын болоор хүн ганцаардах сонголтыг заримдаас өөрөө хийдэг баха.
хинтээж халбаар мөр санагдал хинтээж хуваалцмааргүй санагдаад их тусмаа улам ганцаардаад байдаг. Тэгээд одоо л хүн болон ингээл уцаа үздэг болцсон. Тэгээд бүх юм ингээл онлайн болоод байгаа шүү дээ ер нь. Аха. Тэгэнгүүт ингээд гоё яг хамтаа цагаа өнгөрүүлж байхдаа уцаа үзэхгүй байгаа хүмүүс бол надад бас яг гоё санагд юм. Ёо яг үнэ. Тийм. Би найзууд анх наадах юм бол нийлээ муудалцдаг ус. За. Би наттай уцаар ингээ ярьж байгаа мөртлөөсөө өөр хүмүүстэй чатал матлаад. Тэр нь ингээ тоглоом тоглож байгаа хүмүүстэйгээ чатлаа байхгүй юу? Тэгэнгүүтээ эсвэл наттай уцаар ярьж байгаа мөртлөөсөө өөр зүйл хийж мэйгээд. Аа. Тэгэнгүүт нь би ингээд нэг л удаа уурсан л найзан тэгэл анхандаа бол юу ч хэлэхгүй яваад байгаа штэ. Тэгээд дотроо уурлаа л яваад байгаа байхгүй юу? Тэгэнгүүт миний ингээ юунд уурлаад байгааг мэдэхгүй болохоор над руу ингээд гайхаж уурлаад яагаад уурлаад байгааг би тэрийг хэлэхгүй заяа. Тэгэл сүлд нь би хэлсэн л дээ. Нэг л удаа хэлсэн. Тэгэл надтай ингээ уцаар ярьж байхдаа өөр юм ихгүйж болох уу? Өөр хүнтэй чатлахгүйж болох уу? Гэт хэлсэн. Тэгээд тэрнээс хойш ерэн гайг болцсон. Тэгээд бас ингээд уулзч муулцаараа нэг уцаа орлоод байхаг найзан ч гэсэн угаасаа шал сайн санагддаг. Тийм тэгээд одоо хин нэгэн амьдралаас явж болно те ямар нэгэн найзтайгаа одоо маргалдаад эсвэл ингээл хүмүүс чи ирж одоо ингээл амьдрал чи орж гараад явж байгаа ш те. Нэг хүн явлаа гэд нөгөө найзуудыгаа ч юм уу өөр амьдрал чинь байгаа чухал хүмүүсийг ингээд тоохгүй байж болохгүй ш. Тэр маань яваад өгчлөө. Би энэ найзтайгаа холбоогүй болчлоо гэл нөгөө найзуудыгаа ингээд тоохгүй ч юм уу те. Эсвэл бит хоёр л сайн найз байсан ингээл хүмүүс жоон тэгээд байдаг байхгүй юу? Ааха. Тэгэд өөрийг чинь анхаарж байгаа зөндөө одоо гоё хүмүүс байгаа штэ. Найзаа гэж боддог тэгээ. Тэр хүмүүстэйгээ гоё улам найзлаад явж байгаа хүмүүсийг зүгээр л явуул тэр хүн болгон ингээ хүн хөтөлж хамт байхгүй штэ. Ингээл заах юмаа заагаал цаг хугацаа өнгөрөөх үед өнгөрөөгөл тэгэл явна л эз. Тэгэхээр яг амьдрал чинь хажуу чинь хэн үлд чинь тэр хүмүүсийг аягүй гоё хайрлаа л яваарай л гэж боддیں۔ Яг зөв тий. Шаналах хэрэггүй, гонёлох хэрэггүй. Тэгээ одоо байгаа хүмүүстэй анхаарал тэгэл улам илүү цаг хугацаа гоё дурсамжийг бүтээгээд тий. Тэг хүн ингээд өөрийг чинь орхиод ингээ явах ч юм уу эсвэл өөрөө ингээд шийдвэр гараад үнтэй найзлахад болохоор юу гэдгийг би өөртөө хинчгүй болчлоо гэж боддог л ах тий. Одоо ингээд бүх хүн надтай таарахгүй байна. Би л болохгүй байна гэж боддог л ах. Тэ тийм биш. Чиний хажууд угаасаа хүн байж л таараа. Ганцаараа байна гэхээр чинь нийгэмд амьдарч байгаа биш гэсэн үг байхгүй. Тэгээ найз нь бол тийм амар сүртэй юмнаас олж хүмүүсээс холдгүүлээ. Зарим нь бол угаасаа тэгэл өөрийнхөө хүслээр надаас холдоод яваад өгсөн. Амьдралын шаардлагаар ч юм уу. Зарим нь болохоор тэгээд ихэлцэл байхгүй болол яваад өгсөн. Биндээ итгэж чадахгүй болол тэгэл яваад өгсөн. Тийм болохоор одоо би ингээд бодохдоо одоо байгаа хүмүүсээ хайрлая. Тэгээ одоо байгаа хүмүүсээ гоё дурсамжуудыг бүтээе. Дэмдэж хинтэй найзлах нөхөрлөхтөө болвол хэзээ нэг цаг дуусандаа гэж бодохгүй шүү дээ. Ямар хосууд байгаа шүү. Тэгэхээр одоо би тэгсэн тэгж одоо энэ хэзээ надаас урвчхол эсвэл энэ хэзээ надад итгэ болчихол би эсвэл хэзээ энэ хүнд итгэ болчихол гэж бодож хаширлага болил гэж бодсон. Хажууд хүмүүс чинь ингээ яваад хар чи өөрөө ирэхгүй жоохон тийм хаширлах мэдрэмж авсан байж магадгүй тий. Тийм. Тэгээд би ойлгох өөрийгөө ингээд зүгээр дээ гэдэг шүү дээ. Тэгээл авчилсан. Гэтэ миний хажууд нь ярьдаг хүмүүс байгаа. Миний найз лөө тэгээд миний хоёр хөөрхөн найз чи золоо. Миний шинэхэн найз сувдаа байна. Шинэхэн найз. За. Тэгээ тийм л энэ найз ханавтал бол энэ яг тийм найзуудын тухай юм шиг нэг тийм ганцаардал. Тэгэхээр гоё холбогдож өглөө тийм энэ хоёр. Аха, яалчгүй ингээд ганцаар л ихээр хүнд найз л бодогддtiin байх гэж нас. Харин тий. AI бодогдохгүй шүү манайхаа. Чи намайг AI-аар орлуулахгүй шүү. Харин хүмүүс одоо энэ AI-ыг бас амар бодоод одоо AI л байхад бүх юм болоо гэж бодоод тахш энэ чинь хиймэл оюун ухаан шүү. Хиймэл шүү манайхаа. Аха, гэт бодит гэт хүрч мэдрэхүүг мэдрүүлсэн хүмүүсээс гоё шүү дээ. Тий. AI хичнээн гоё ухаантай хариулт хийлж болно. Гэтэл яг
хүн хүнтэй хоорондоо харилцагдаж шал өөр мэдрэмж штэ. Тэгээ гоё хитүүлээ гоё ингээ би биний гоё тэрвэрээ те. Өөрийгөө хүн байхгүй бол өөрийгөө тэрвэрээ. Чи өөрийгөө гоё тэрж аарай. За тэгвэл би чамаас юм асууя. За чи юу л асуух гэдэг юм бэ? бүр өөрийгөө ингээд тэрсэн бэ? Чи бараг тэрвэрээг бах уу? Би бараг тэрвэрээгүй байна уу? Яа тэгвэл чамаа тэрвэрэх хүн байгаа. За тэгвэл чи амар ганцаардаад ингээд AI-тай одоо ChatGPT-тэй ч юм би өстө ингээд наа тэгээд наа гэж ярьж үзчихсэн аа. Сайхан штэ. Сайхан анх удаа. Тийм. За би яг ингээд хосын асуудал болсон юм аа. Тэрийг асуугаанаас чи хариулаад. Би тэрийг дараа нь чам ярьж үзье. Би чамсыг баг ярьсан бах уу? би ярьсан. Ярьсан юм уу? Тэгээ тэрийг асуусаахгүй гэсэн чи. Бүр төлөвлөгөө загвар магвар гараад ирээ манай өн. Тэгээ зандаа навч бүр хөөрөө явчт юм аа амар ядаргаа. Харин тий төлөвлөгөөг чи бодож өгөх гэж аах шиг. Наваг ингээд найзлтайгаа л одоо ярилцах аргыг зааж өгөх. За. Ингэж яриараа тэгж яриараа л гинэ. Хоёулаа байхтай яриараа тийм тааж дээр ерөөсө хоёулаа байх ингээ орчин байхгүй аахгүй. Тийм. Надад ерөөсө ярилцах ямар ч орчин байхгүй заяа. Дандаа гадуур Шангрила, ресторан гэл 90 төр бөө хүнтэй байгаа шүү дээ тэр чинь тэгэл. Тэгж байгаа болохоор нэг тийм хоёулаа байж чадахгүй болохоор тэр AI хаана юу яаж чадаагүй шүү дээ. Биелүүлж чадаагүй шүү дээ. Даалгаврыг. За тэгвэл хоёулаа байх юм орчин бүрдүүлээд ярих болтгоо. За болтгоо. За өнөөдрийн сэдв их гоё ялаа. Чамтай ингээд ярилцсан чинь бас л сэтгэл санаа яг түрүүний 8 дугаар эпизод дээр яаж гоё болсон шиг бас тийм гоё мэдрэмж төрж байна. Хойлмыг өөр амар кайфтай байгаа юм шүү дээ. Энд өөртөндөө бараг баясаа яваад байгаа юм шүү. Харин тий. Зүгээр л чамтай амар гоё юм аа. Ингээд сөргөлдөхгүй ингээд амар сонсдог. Тэгээд хойлоор нь жоохон санал хэлнэ шүү дээ юм дээр. Тэг би ингээд жоохон сөргөлдөөд ирэнгүү жоохон стресстэй байдаг. Тиймдээ дуртай хүмүүс байдаг юм шиг лээ. Ингээд сөргөлдөх дуртай. Ингээд алалцах дуртай гэснээс. Тэсэн тийм төрлийн юм биш. Тэр нь жоохон подкаст бол найз захнуудад л тайвширлын сэтгэлээ нэг юм арга болоод байна да. За тэгээд дуусах уу? За тэгээд sweetbubble@gmail.com ажлаарай. sweetbubble78@gmail.com. Би энэ 78 мартаад энэ 7 миний дуртайтай 8 чанцаагийн дуртай тоо заяа. Тэр дуртай тоо нийлүүлээд хийчихсэн юм. Тэр намхандөө 78. Тэгээд sweetbubble78@gmail.com. За тэгээд та нарын захиагаа сонсохдоо баяртай байх болно шүү. Bye. Cheers.